Боломжгүй гэж бодсон шүү дээ. Зөвхт хүний үр жимс амийн мод, мэрэгэн хүн бусдыг өөртөө татах. Сугаалт төгс 11:30. Сугаандаа зөвхөн мөрөөдөд зүрхсэн зүйлдээ л хүрсэн нэгэн. Тэрээр удаан хугацаанд тасралтгүй өвдөж амьд үлдэхийн тулд эм ох шаардлагатай нэгэн байв. Өвчнөн түүнийг олон зүйл хийхэд саад болсон ч тэр нааддах амьдралын итгэл найдварын төвийн тусламжтайгаар түүний амьдрал сайжирсан. Би өвдөж байсан ч дасгал хөдөлгөөн хоолны зохистой хэлэн барьсаар би юм ухаа болсон гэж сугаандаа хэлв. Одоо би өмнө нь хийж чадаагүй зүйлээ хийж байгаа. 55 настайдаа би үнийг боломжгүй л гэж бодож байсан. Амьдралын итгэл найдвар төв нь Теренад арлын Брикфилд хотын нийгэмлэгдэх хотын нөлөөллийн төв юм. Тус улсын хамгийн том хиндүү сүмүүдийн нэг нь хэдхэн гудамжны зайд байдаг аж. Жуулчид амьдралын итгэл найдвар төвийн хажуугаар өнгөрөх бүрдээ олон нийтийн хэрэгцээг хангах чиглэсэн олон төрлийн үйлчлэгийг санал болгодог өнгөлөг самбарт татагддаг юм. Тус төвийн менежер Кристин Матхура энэхүү төв үүд хаалгаа нээхээс өмнө олон нийтийн хэрэгцээний үнэлгээ хийжээ. Бид энэ нийгэмлэгийн хүүхдүүд зөв уншиж чаддгүйг олж мэдсэн гэж Кристин тайлбарлав. Тиймээс бид зөвхөн хүүхдүүдийг төдөөгүй эцэг эхчүүдийг бүртгэж хүүхдүүд нь тэдэнтэй хамт ирэх боломжтой болно хэмээсэн. Амьдралын итгэл найдвар төв нь 6-аас 15 насны хүүхдүүдэд математик, бичиг үсгийн хичээл, бага насны хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Насанд хүрэгчдэд зориулсан тусламжийн төв нь олон нийтэд өвчнөөс өршлөн сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулах талаар заадаг фитнес, эрүүл амьдралын хичээлүүдийг санал болгодог гэж. Амьдралын итгэл найдвар төвийн цогц арга барил нь олон хүнийг эрдмийн болон бие биедрийн бэлтгэлд хамрагдахаас гадна Иесус дотор найдвар олоход хөтлсөн. Ажилтнууд нь сүнслэг зөвлөгөө, библийн хичээл, залбирлын хүсэлтийг тогтмол хүлээн авдаг гэж. Төвийн ачаар бид сүм тарьж чадсан. Одоо манай цуглаанд 25 хүн оролцож байна хэмээн Кристин хэлсэн юм. Уриалга. Дэлхийд даяар үүнтэй адил олон арга нөлөөллийн төв байдаг. Хүмүүс нөхөрлөл, инрэл нэгүслэр дамжуулан Бурхны хайрыг олж харахын тулд эдгээр төслүүдийн төлөө та залбираарай. Дэлхийн сайн мэдээний өргөлөөр олон хүний амьдралыг өөрчилсөнд баярлалаа. 2018 оны сайн мэдээний төлөө хөрөглийг Теренадад руу илгээж нөлөөллийн төвд тусалсан билээ.